Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийдэх ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Эдгээрээс 45 хэрэг нь улсын хурлаар хэлцэж байгаа өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна гэж өчигдөр авилгатай тэмцэх газраас мэдээлжээ. Хэрвээ эрүүгийн өршөөлийн тухай хууль батлагдвал 12.2 тэрбум төгрөгийн хэрэг өршөөлд орно. Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд цэргийн албан хаагчдын 63 айл орон сууц ашиглалтанд орлоо. Орон сууцыг улсын төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд 2 жилийн хугацаатаар барьж гүйцэтгэсэн байна. Барилгын гүйцэтгэгчдэр балхан хамгаалах яамны барилга захиалагч алба, балхан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, туслан гүйцэтгэгчээр Каркас компани ажиллаж улсын комист сайн үнэлгээгээр хүлээлт өгсөн байна. Нийслэлийн засаг дарга эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төтгөлзүүлэх тухай А643 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн мэргэжлийн албаны газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Мария сэтгшгүй эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг төтгөлзүүлсэн байна. Тус эмнэлэг сувиллуудын талаар харьяа татврын байгууллагад мэдэгдэж захин хуудсанд мэдээлэл байршуулахыг нийслэлийн эрүүл мэндийн газар үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн мэргэжлийн албаны газарт тус үүрэг болгожээ. Улсын хурлдаг Монгол Ардын намын бүлэг ээлжил бус чуулганаар хэлцэж байгаа өршөөлийн хуулийн төслөөр өчигдөр хуралдлаа. Өршөөлийн хуулийг хууль зүйн байнгын хороо болон чуулганы уралдаанаар хаалттай хэлцэж байгаа юм а. Тиймээс хаалттайгаар хэлцэж өршөөлийн хуулийн талаар Монгол Ардын намын бүлгээр юу яригдсаныг хэвлэхэнд мэдээлэхгүй гэжээ. Мөн шударга сэвсэл өршөөлийн хуулийн асуудлаар хуралдаж тус хуулийг ээлжид бус чуулганаар батлах ёстой гэсэн байр суурийг бүлгийн дэд дарга Баянсэлэнг мэдэгджээ. Одоогоос 7 жилийн өмнө Ухаах удаг гашуун сухай чиглэлд 267 км төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын засгийн газар Energy Resources компанид олгож 19 жилийн дараа баригдсан байгууламжийн 51%-ийг төр эзэмшилтэд авах гэрээ хийсэн байдаг. Гэвч 2012 онд шинжлэлийн засгийн газар гарч ирж дээрх гэрээг цуцлан Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компанид Ухаах удаг гашуун сухай чиглэлийн төмөр зам барих ажлыг даалгаж 212 сая төгрөг өртөгтэй төсөл хэрэгжүүлэгч талаар сонгосон юм а. Улмаар Монголын төмөр зам төрийн өмчт компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын Samsung, CSTSM компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж 267 км төмөр зам барихаар болсон. Төрөөс төмөр замын тээврийн салбарт баримтлах бодлого гэрээний дагуу дээрх зам 2012 онд ашиглалтанд орхойлаа. Төр өөрөө сайн менежмент зохион байгуулалт хийгээгүйгээс мөн гүйцэтгэгчээр гадны компаниудыг сонгосон нь төмөр зам барих төсөл одоо хүртэл зам тавигдаагүй. Туслан гүйцэтгэгчид ажлын хөлсөө авч чадахгүй дампуурхад хүрлээ гэж өчигдөр Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо үзэж мэдээлэл хийсэн юм а. Иймээс дээрх асуудлыг яаралтай шийдэж ажил хэрэг болохыг хүсэн төрийн 3 өндөрлөгт мэдээлэл хүргэлснээ олон нийтэд мэдээллээ. Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд барилга барихаар газар уснаас олж тус байранд хазаалт үүсч дотор нь хүн амьдрах боломжгүй гэсэн мэдээллийг одоогоос 3 сарын өмнө дүүргийн удирдлагууд хийж орчин суугчдыг төр зочид бодол барилуулад байсан юм а. Удалгүй нийслэлийн ерөнхий дэлгүүрийн газрынхан BG компани барилга барих зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргаж байсан юм а. Гэвч одоо хүртэл 16 дугаар байрны хажууд BG компани барилга барьж барилгын ажил үргэлжилж байна. Одоогоор суурь зутгсан байсныг Ньюс агентлаг өчигдөр нэхэн сурвалжлаа.